эзэн одоо ингээд дунд тэрийн насны тийм араб гаралтай хүн байдаг. Тэгээд тэр хүн бол бид нарыг одоо хилд янзын санал тавьж одоо бэлгийн дарамт үзүүлж байгаа. Жишээлбэл одоо оройн хоолнд орой завтай юу чиний арилын талаар ярмаар байна гэх мэтлэнгээр одоо олон янзын санал тавьж байгаа нь одоо маш дарамттай бас хэцүү байгаа төгсвөртэй байгаа гэж тайлбарлаж байсан. Ер нь бол тэр хүүхдүүд ирэхээс өмнө бас зарим хүүхдүүд нь бол одоо байдал хэцүү байгаа талаар төрүүлж авсан хүүхдүүдээс сонссон юм билээ. Тэгээд тэр Сарна гэдэг нөхөө ярьжсэн л та. Би одоо ингээд яг явахынхаа өмнөх өдөр бол одоо яг энэ хүүхдүүд хэцүү байгааг сонсоод энэ Prince World компанид захирал ган тулга гэдэг хүн рүү уцаар ганаа хатаа яг үнийг хэлээч энэ хүүхдүүд одоо хэцүү байна, ажил олдохгүй байна, энэ худлаа байна гэдэг ах юм те. Энэ үний юм уу би одоо очиод үнэхээр ажилгүй байх юм уу одоо яах юм бэ гэж асуухад бол тэр Prince World компани ажилтан бол үгүй ээ чиний ажлыг бэлэн байгаа чи яг очиход бол чамайг ажиллаж одоо яг бэлэн тосоод өгтнаа гэж тайлбарлаад тэр хүүхдийг явуулсан байна. Тэр охин бол ерөөсөө Монголоос нисэл Сеулийн онгоцны буудлын дээр буухад бол хамт одоо тэр Prince World компани бас менежер гэдэг тий ажилтнаар ажиллаж байсан нэг тийм оюутан залуу бол дэрс гэдэг залуу хамт явжсэн байгаа. Тэгээд тэр залуутай уулзтал бол тэр чиний ажил аль хэдийн цуслагдсан шүү дээ чи мдэггүй юм уу гэдээ одоо хэлчихсэн байгаа. Тэгэхээр одоо зөвхөн Улаанбаатараас хөөрөөд Сеул хүрэхийн хооронд л одоо тийм өөрчлөлт гарцсан байгаа гэж байгаа. Яг энэ үед Атлантик Сити хот бол байдал бүр хэцүү байсан. Тэнд ойролцоогоор 400 гаруй монгол хүүхэд цугласан гэж хүүхдүүд хэлжсэн. Тэгээд өдөрт тэргээ түрээсэлж авдаг нэг компаниас. Тэр нь бол анх хэрэгт нь баг $20 байсан бол маш олон хүүхдүүд ирээд тэргэн дээрээ булаацтаад эхлэнгүүт нь тэрийн үнийг өсгөөд эхэлсэн 30 40 амралтын өдрүүдээр бүр $60. Тэрнээс ч дэс зарим үедээ бүр үннийг өсгөж ирсэн байгаа. Нөгөө $12,000 болсон гэд сурталчилгаа. Тэр хүртэл худлаа болох нь мэдгдсэн л дээ. Яг хүүхдүүдэд за түрүү жилиндээ ялцсуугт $12,000 олсон шүү гэж хэлж сурталчилж байсан бол үнэхээр тийм боломжгүй болох нь үнэхээр мэдгдсэн. Ягаад тэгэхээр яг тэр сурчлаганд ашиглагдсан одоо тэр сурчлаганд орж исэн тэр охин нь болохоор үндэ бол сургуулаа төгссөн юм байл. Гэхдээ энэ сурчлаганд орсноор энэ хөтөлбөрт багтаад ирсэн багтаа биднээс таарлаж ирсэн. Өмнө жил одоо түрүү жил ирээд энэ охин энтхийн нэг жижиг сонд ярилцлага өгсөн байгаа. Би бол төгсөх курсын оюутан гэж. Одоо энэ төгсөж байгаа гэдгээ бас ярилцлаганд өгсөн байгаа юм. Тэгээд магадгүй тэр $12,000 гэж сурталчилгаанд одоо орсноороо тэр одоо ямар нэгэн байдлаар шагнуулах маягаар л одоо ирсэн байна л та. Тэгэхээр өмнөдөө бол яг энэ оюутан солилцооны хөтөлбөрт бол зөвхөн одоо оюутнууд оролцох хэрэгтэй шүү дээ. Атлантик Ситид ирснээс хойш нэг тэгэд яг ирсэн чинь тэр job offer нь болохоор яг бүх хүүхдээ зүгээр ингээ Канадад өчгсөн. Тэгээд яг тэр ажлыг хийхийн тулд ямар нэгэн тийм спонсор байгууллагаас олж өгөх шаардлага байхгүй. Зүгээр хүссэн хүн болгон $85 төлөөд тийм лайсенс аваад тэгээ хийж болдог тийм ажил байгаа байхгүй юу. Тэгээд ажиллаад үзсэн чинь үнэхээр хэцүү. Өдөрт бид нар 7 цагаас нөгөө офис нь онгоодог. Тэгээд тэнд чинь зөвхөн монгол оюутнууд л очиж очролдог. Монголоос гадна туркууд байдаг байсан. Энд ажилладаг харууд нь байдаг байсан. Тэгээд хэдэн Бангладеш гэсэн энэтхэг царайтай хэдэн хүмүүс байдаг. Тэгэл тэнд 200 орчим монгол оюутан л үлхэн байсан. Тэгэл 7 цагаас яадгийн тэргээ аваад төрүүлж очролж казиногийн үүдэн зогсож бид нар казиногоос гарч ирж байгаа шүнжин мөнгө алдсан онсон хүмүүсийг гарч ирэнгүүт нь та суух уу гэж гуйдаг. Тэгэл эрт очиж очр авсан хүүхэд нь эрт ихнийхээ хүнийг авна. Тийм болохоор бид нар өглөө хамгийн эрт босч хамгийн эрт офис дээр очиж очролж хамгийн эрт хэрэг авахыг хүсдэг. Бүх монгол оюутнууд 7 цаг гэхэд үүдэн дээр шавчсан байдаг байсан. Тэнд ганц хоёрхан Бангладеш, туркууд байдаггүй байсан. Өөр компанитай. Хин тэнд очролдог гэсэн гэж зөвхөн монгол оюутнууд. Тэр компани хамаг орлогыг нь монгол оюутнууд л оруулдаг байсан. Тэгээ бид нар очрлохгүй шүү дээ. Яаж очрлох юм? Тэргээ авахын тулд бүгдээрээ шавдаг ерөөсөө. 7 цагаас нөгөө хүмүүс нь хаалга онгоолгоод бүгдээрээ шаваад ордог. Биенээ түлхэн, илүү янзаар нь хэлнэ. Тэгээ очоод бид нар бөөн алаан болчих ганц тэрэг аваад тэгээ тэрийгэ бүртгүүлчихэд ёо нөгөө офисаасаа гараад нөгөө казино руу явах гэж зандаа уралдан төхөө. Улаан цай өглөө босонгуудаа стресстэй.
шөнө бүр 2 цаг гэж унтчаад өглөө нь 6 цагаас ирснээр 7 цагаас очрол тэргээ авчаа хар хүрээр хүүхдтэй уралдаж казиногийн үүдэн тэргээ тавьчаад нэг санаа амарж байгаа юм. Тэгээл очиод унтна яах юм, шөнө унтаж чадаагүй тэр тэрэгэн дээр очиод дуг хийхийг хүснэ. Тэгээл унтчаал баригдах юм бол тэрүүгээр ингээд цагдаа нар хэв журам сахиулагчдгээ явж хидэртэнд баригдах юм бол $100 торгуулалтай. Тэг бид нар унтах ч ирэхгүй байхгүй. Хүн авахын тулд тэгэл тэндээ шүмбигүүл ингээд сууж лээ. Гад хажуугаар явж байгаа хүмүүсийг дугаан өнгөрөөхгүй амхандаа л чээр байд гэл асууна. Асуудаг хүүхэн зөвхөн чээр байд арайчтай нэг. Тэгэл бид нар казиногийн үрдэ очирлна. Нэг хүүхэд тэнд 6 цаг зогсноо 6 минут зогсноо тэр хүүхдийн хазын л асуудал. Тэгэл бүр нэг хүүхэд нам 6 цаг зогсчих юм бол ард нагаа хүүхдүүд хөдлөх хэрэг байхгүй. Замаас явж байгаа хүмүүсээс л авна. Тэгэл хүлээгээ зур харах. Алхахыг гэвэл алхаад хүн авч болно л да. Алхаад гэхдээ хүн олдох нь бага байдаг. Казиногийн үүдэн зогсох юм бол арай найдвартай юм шиг санагддаг. Дандаа аз аль нь мэдгүй бид нар атсан шалаад өдөржингөө. Тэгэл тэнд наранд суун. Тэгэл босоод зогсно алхах нь бүр найдвар тасаад тэр хүүхд нам зогсчих юм бол за боли алхахыг хүн олъё гээд 3 км-ийн уртаа модон зам дээр бид нар өдөржингөө ингээл алхаа л гэдэг байсан. Алхаад олондоо ажуургаа хүнээс асуугаал чээр байд гэж асуугаал явдаг байсан. Үнэхээр тэгэл өглөө 7 цагаас ахуулаад юу идэх юм бэ? Тэнд бидэд мөнгө олоогүй юугаараа хоол идэх юм? 99 центээр нэг бичэн авч идэн, нэг дахиад авч идэн, нэг ганц $1 Макдоналдсаас бүүргэр хүүхдэд захиж авчруулаад авч иддэг байсан. Тэгэл орой 10 цагаас эхний хүүхдэд бууж эхэлнэ. Хүүхэд цөөрөөд ирэнгүүт яах юм? Бид нар хүн суулгах илүү боломжтой нам хүлээж байгаа байхгүй. Шөнө 2 цаг хүртэл суудаг байсан. Тэгэл 2 цагаас бүр юу нөгөө тэрэгнийхээ мөнгийг арайч юу гэж хийгээл ёстой л $20-30 ашигтай. Тэр ашиг юунд явах юм? Байрны мөнгөнд явна, хоолны мөнгөнд явна. Тэгэл таарч авах. Бидэрт ашиг нэр $5-10 үлддэг байсан. Тэгэл шүн гэртээ хараад бүр нүдэн анализтай амьсад очиод юм идэх, би биентэйг дуурах сөхөө аахгүй. Хүний уран бид нар усанд орох сөхөө байдаг байсан. Очиод нам унтна өглөө 6-аас авсан. Тэгээ дараа нь өөрөө ашигн дээр бууж байгаа. Зарим өдөр бол үнэхээр ашиггүй боно. Би бол нэг өдөр $6, $10, $20 алдагдaltaа бууж лээсэн. Тэгэл бүрл нэг л ихстэй санаагаар унсан хүүхдүүд тэгэл маргааш өглөө яалтчгүй 6 цагтаа босоод явж байгаа юм чинь да. Мэдгүй тэгээд үнэхээр хэцүү байдалтай. Юу job offer нь зүгээр сайхан Канадацсан цаасан дээр бүгдийн нэг ингээ харж болно. Бүгдийн сайхан Канадчсан. Тэгэл дээр нь ерөөсөө юу ялгаатай оюутнуудын гарын үсгээр л ялгаатай байгаа байхгүй юу? Та захирал чинь 2 дахь ажил амлсан, 2 дахь ажил чинь хаана байгаа юм бэ гэж суусан чинь урдаас бас нэг юм Канадсан цаас гарч өгч байгаа байхгүй юу? Тэр нь яг энэ бийл боолнд гэдэг хүнийх нь. Тэгснээ hot dog дээр ажиллана. 2-7 хоногийн дараа гэж хэлсэн. Тэгээ бид нар тайвширсан байхгүй юу? 2-7 хоног бид нар энэ тэрэгэн дээр нь гүрийчих юм бол өөр ажил хийчих юм байна, дотор ажиллах юм байна гэж бодсон. Тэгээ 2-7 хоног нь арайж юу гэж өнгөрөөд очиод бид нар одоо би нөгөө ажлаа хийя гэж тавьсан чинь тэр ажил цуслагдцсан гэж байгаа юм. Үнэхээр хэлэх үг болдог. Open World яадаг юм бэ? Гэрээ байгуулсан бүх ажил нь цуслагддаг компани юм уу? Тэгээ бид нар юу хийх вэ? За бид нар болохоор бүгдээрээ Нью-Йорк хотод laundry оператороор ирсэн. Тэгээд яг ирэхэд болохоор Нью-Йоркд очсон чинь яг тэр ажил нь байхгүй, team компани байдгүй гэж хэлсэн. Тэгээд манай ангийн хүүхд төрүүлж ирээд энэ Atlantic City-д ирсэн байсан болохоор биднэрт хэлсэн л дээ. Энд ирвэл ажлын байр олдноо, энд хүрээд ирээ гэхээр бид нэр бүгдээрээ Atlantic City-д ирсэн байгаамаа. болохоор Април Адамын нөгөө McDonald's-д орох ёстой байсан job offer байсан болохоор очиод уулзсан чинь би Монголоос 15 хүүхэд л авах ёстой байсан. Одоо тэгсэн чинь энд 20 гаруй хүүхэд олчлоо. Та нарын ингээд хуурамч байна ингэж ирж байгаа чинь хуурамч байна. Гэтэ би бас энэ ажлыг сонгоод ирсэн job offer нь болохоор parking attendant гэж ирсэн байсан. Тэгээд цагийн 7:50 хичээлөө да. Тэгээ ирээд тэр ажлаа хийх гэж тийм ажил байхгүй. Энд чи зүгээр нөгөө нэг олон хүүхдүүд байгаа болохоор юм хуурамч job offer гаргаж байгаа мэтийн юмар тайлбарлаад тэгээд шууд ингээ хуурамч job offer одоо Royal Rolling Chair ингээд тийм хуурамч job offer-ыг бүглүүлээд тэгээд энэ юунд арсан. Rolling Chair дарсан. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд зуучилж байгаа компаниараа дамжуулан Америкийн спонсор байгууллагад тодорхой төлбөр төлдөг. Дундаж хөтөлбөрийн хураамж $450 орчим байдагт оюутны 4 сарын эрүүл мэндийн даатгал багтдаг. Харин оюутан ажлаа спонсор байгууллагаар олгох хүсэлтэй бол хөтөлбөрийн хураамжийн $450 дээр $100-аас $200 буюу дунджаар $150 нэмж төлдөг байна. Ингээд өөрөөр хэлбэл оюутан ажлаа өөрөө олох юм бол хөтөлбөрийн хураамжинд дунджаар $450, спонсор компаниар олуулна гэвэл $600 төлдөг байна.
Үүн дээр нэмээд оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалцаа үзүүлж, зар сурталчилгаа бүртгэл явуулсныхаа хөлсөнд тухайн орны зуучлагч компаниуд тодорхой хэмжээний хөлс авах эрхтэй байдаг. Энэ хөлсний хэмжээг Америкийн спонсор байгууллагаас зааж өгдөг гэж бусад орнуудын жишгийг харж бодтой бас хүмүүсийн төлбөрийн чадвар тохирсон үн тогтоохыг зөвлөдөг байна. Бусад орны ижил төстэй үйл ажиллагаа явуулагч байгууллагын туршлагаас харахад Оросын холбооны улсын компаниуд бүртгэлийн хор хэмжээнд 160 орчим доллар, румынчууд $100 орчим авдаг байна. Харин Монгол компаниуд бүртгэлийн хор хэмжээг дунджаар $1000 орчим доллараар үнэлсэн тооцоо гарч байна. Энэ нь зөвхөн нэг оюутнаас авах хор хэмжээ шүү дээ. Үүнийг нийт 1300 оюутанд бодож үзвэл асар өндөр тоо гарч байна. Гэсэн ч Монгол компаниуд хөтөлбөрийн бодит түүнийг нугалсантай тэнцвэц бүртгэлийн хор хэмжээ аваад хансангүй. Харин ч бүр амтшаад Америкийн спонсор байгууллагаар ажил олуулахаар оюутнуудын тушаас нь нэмэлт төлбөрийг завших арга сэджээ. Монгол компаниуд Америк дахь спонсор байгууллагад хандаж дийлэнх оюутнууд маань өөрсдөө ажиллаа олох болсон. Эсвэл манай компаниас ажлыг нь олж өгөх болсон тул нэмэлт төлбөр төлөхгүй хэмээн мэдэгдээд оюутнуудын мөнгийг авчихжээ. Мэдээж хэрэг ингэснээр тэдний ашиг орлого нэмэгдсэн ч тэд эргээд оюутнуудад баталгаатай ажлын байр олж өгч чадсангүй. Манай найзуудын дотроос гэхэд ийм хуурамч job offer дээрсэн хүмүүс байгаа. Тэгэд цаанаасаа болохоор Open World компани харьцдаг Wise гэдэг спонсор байгууллага нь болохоор тийм chair push-ийн ажлыг оюутнуудад хийлгэхгүй гэсэн тийм шаардлага тавьсан юм билээ. Тэгээд цаад компани хуурахын тулд BNB Parking гэсэн өөр тийм job offer-оор хүүхдүүдийг элчинд оруулаад харин цаанаа очиод та нар chair push-ээр хийн шүү гэсэн тийм юутай нөхцөлтөө өөр явуулж исэн. Тэгээд манай найзуудын дотроос тийм хүмүүс байсан. Тэгээд очиод үтсэн чинь ямар ч BNB Parking гэдэг компани байхгүй. Зүгээр нөгөө тэр нөгөө хаяг нь бүр ингээд байж хаагдцсан. Тэгээ хаяг нь ингээд бүр банзаар хатцсан тийм газар байсан гэсэн. Тэрийг нь харсан гэж ярьжсэн. Chair push-ийн ажиллаа хийгээд гисэн. Тэгээ одоо яг chair push-ийн офис яг тэнд байгаа энэ байгууллага энэ дотор chair байдаг. Тэгээ энийгээ түрээсэж аваа өдөртөө ажилладаг. Тэгээд тэгсний дараа манай спонсор байгууллагаас надад мэйл ирсэн л дээ. Тэрэн дээр нь болохоор шинэ job offer явуулахгүй чиний програм чинь канселлаа шүү гэд надад тийм мэйл ирсэн. Тэгэхээр нь би энэ зурчлагч компани руугаа яриад job offer гаргуулж аваад тэгээд Spire байгууллага, спонсор байгууллага руугаа явуулсан чинь чиний job offer тэнцэхгүй байна гэд надад тийм ирсэн. Тэгэхээр нь би гайхаад үгүй эн чинь би энэ 6 сарын 8-наас хойш Rolling Chair push-ээр ажиллаж байгаа би ингээ мэйл хийсэн чинь чиний job offer тэнцэхгүй байна. Дахиад 7 хоногийн дараа шинэ job offer явуулаа гэж надад хэлсэн. Тэгээд би зуучлагч компанид гараад үгүй энэ job offer тэнцэхгүй байна. Намайг шинэ job offer явуул гэсэн job offer явуул гэдэг хэлсэн гэсэн чинь чи бидний явуулж байгаа тэр job offer-ш бидний явуулж байгаа job offer-ыг надад спонсор байгууллага руугаа явуулаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад тэр явуулсан job offer-ыг үзсэн чинь тэр нь болохоор BNB Parking гэдэг юутай нэртэй. Тэгэд яг хаяг нь болохоор энэ Rolling Chair хаягтай. Яг New York Avenue, Atlantic City, New Jersey гэсэн яг энэ хаягтай. Эзнийх нь нэр нь өөр. Гэсэн мөртлөө эзнийх нь утасны дугаар нь яг адилхан team job offer байсан. Тэгээ би спонсор байгууллага руугаа Atlantic City Rolling Chair-ийн ажил хийж гин гэж мэйл биччихээд одоо шал өөр BNB Park гэдэг байхгүй паркийн одоо job offer явуулах айгүй сонир байгаа. Atlantic City хэмээх хот нь гэмтэргийн тоогоор Америк нэгдсэн улстай дээгүрт ордог. 1000 хүнд 132 гэмтэрэг ноогддог гэсэн тоо баримттай байна. Atlantic City-д амьдарч буй 8 хүний нэг нь онц хэрцгий гэмтэрэг болон иргэдийн өмч хөрөнгийн эсрэг үйлдсэн гэмтэргийн золиос болдог гэжээ. Холбооны мөрдөх товчооны мэдээнээс үзвэл Atlantic City нь нэг хүнд ноогдохгүй амны хэргийн тоогоор улсдаа тэргүүлдэг байна. Энэ хүүхдүүдийн байдал маш эрсдэлтэй байсан. Ягаад тэгэхээр Atlantic City, Virginia Beach хотуудад бол хүүхдүүд нэгдүгээр байраа хөсөлж авахдаа хамгийн хямд үнэтэй байруудыг хөсөлж авч ирсэн. Мэдээж мөнгөгүй болохоор хямд байр л хөсөлнө. Гэтэл хямд байрууд нь болохоор хамгийн гэмт хэрэг гардаг. Одоо тийм ядуу дүүргүүдэд байдаг. Хоёрдугаар Atlantic City-д байгаа хүүхдүүд маань одоо тэр тэрэгэн дээр хүнээ суулгахын тулд тэр хүнээ одоо булаацалтай бусад орноос ирсэн хүмүүстэй
одоо бус орны тэр төрдөг хүмүүстэй бас булаацалтаж маргалдах, за заримдаа зодтолдох асуудал гарч ирсэн. За тэр Атлантик Сити Виржиниа Бич гэдэг хот нь бол ер нь зөвхөн аялал жуулчлалын маягийн газар болохоор тэнд бол янз бүрийн хүмүүс за нэг зугаалж амрах гэж ирсэн. Тэгээд одоо мөрөдө тоглох гэсэн янз бүрийн хүмүүс л цуглаж байгаа газар. Мэдээж энд хаач байдаг одоо тэр биеэ үнэлэх асуудал, тэр хар тамхи хэрэглэх асуудал мэдээж тэр хотуудад олон байсан. Олон байгаа. Тэгэхээр энэ нь бол бас хүүхдүүдэд маш муу үр дагавар авчирж байгаа юм л да. 6 сард Атлантик Ситид хотод бас нэг үйл явдал болсон нь болохоор хүүхдүүд тэнд Таж Махал гэдэг казиногийн хажууд одоо хүмүүстэй зодтолцсон байгаа. Манай нэг бид нар угаасаа ингээ казино болгон дээр лайн цэцэгтэй нэг казино дээр нэг манай нэг банд лайнд байжсэн л та. Тэгээд тэр нэлээ удацсан жоо хууртай байсан. Тэгсэн чинь тэрийг одоо тэрэн дээр одоо харуудын хитэн тинс гэдэг одоо өсвөр насны хэдэн октод ирж одоо чейрмэрэн дээр суугаад яг тэдний хувьд бол 100. Бидний хувьд болохоор яг ажлын төлөө байгаа болохоор тийм хоромхон цаг мөчигчээс алдмаар байдаг. Тэгээд тэр октод үдсэн чинь манай хүн чейрнээсээ жоохон хөөж буулгасан. За тэгсэн чинь тэд нар одоо манай залуу гараас нь толгоор зохиол шүсээ ял нулимаал жигээл тэгэл ихсэн л тээ. Тэгэл бид нэр за болохоо байдлаа гэж бодлоо. Одоо жишээлбэл нэг лайнд манайхаа нэг дундчаар нэг 10 хүүхдүүд байдаг байхгүй 90 нийлээд. Тэгээ бид нэр очсон л та бөөнөрөө. Тэгээ бөөнөрөө очиод юу болж байна яаж нэг л одоо жишээлбэл салах гал яг ихсэн чинь одоо манай нэг охин жоохон туршлагагүй юм ч угаасаа тэгээ цагдаа дууд нэгээд уцаа барьсан чинь тэр охины шууд нэг хар одоо шууд ирээ зохиод авсан. За тэгэл тэр зохио эхлээл авсан чинь тэгэл тэрнээс хойш манайхаа угаасаа би өмөрх юм чинь тэгэл пэргээл манай монголчууд бол орж гисэн л дээ. Тэгээ тэр зодон бол нэг заа нэг үсрээд нэг 7 минутын юм болсон баг. Пижигнэл явцсан. Тэрэнд бол аль талтаа нэг сүртэй хохироогүй. Гэхдээ яг манай октодыг бол 90 гэж ялгалгүй шууд зөгт юм байлээ. За 3 охиныг зөгсөн байгаа тэрэнд бол одоо за нэрийн дурдаад яах вэ? Тэр 3 охиныг бол бас толгоо за тэгэл хүзүү за тэгээ дагц магдрын нэлээ олон зөгсөн байгаа. За тэр охтод маань их яг хуу дотроо гэмтэл авсан байж магадгүй гаднаа бол нэг хөнгөц гэмтсэн байсан. За тэр тажин зотон тийм л юм болсон да. 7 сарын ихээр Монголын Игчийн сайдын яамд бас нэгэн дуудлага ирсэн нь мөн л нөгөө сэтгцийн түрэг тусламжаас байлаа. Энэ удаад нэгэн монгол охин тэнд хүрэгдсэн байжээ. Түрүүчийн оюутны нэгэн ижлэр түүнийг бас тосно гэсэн хүмүүс нь тоссонгүй. Ингээд харин утагт бууж эд зүйлсээ алдаж аргаа бараад үүнээсээ болж гудамд хоногрч сэтгцийн гүн хямралд орсон түүнийг эмнэлэгт тавьчихсан байжээ. 21-нд Вашингтон ДС-д буугаад төгсөө гэдэг монгол залуугаар тосуулаад $20 тосуулаад тэгээд Грейхаундын автобусаар наашаа ирсэн байгаа. Тэгээд энд өглөө 6 өнгөрөөгөөд буусан. Тэгээд өглөө 6 өнгөрөөгөө буусан чинь нөгөө тосох хүн маань ирсээд тосоогүй. Уул нь анх Монголоос явахдаа болохоор ДС-гээс хүн тосоод автобусанд суулгаж өгөөд тэгээд буцаагаад яг би чи автобуснаас буухад чинь хүн тосноо гэж тохирсон боловч тэгээд ирсэн чинь энд тосох Виржиниа Бич тосох хүн маань намайг тосоогүй. Тэгээд нэг Орос нэг энд ажилладаг оюутнуудаа тосч исэн Оросын оюутнуудыг тосоод тэднэрт газрын зураг тэгээд энд амьдарч болох хямдхан байрны талаарх мэдээлэл тэгээд хямдхан хүнс авах боломжтой юунаас эндээс одоо үнгүү хоол авах боломж энэ төргээд тэднийг бичсэн тийм материал бэлтчихсэн оюутнуудаа өглөө тосдог. Тэгээд тэр ахта тааралдаад тэр ахын уцыг хэрглэж энд амьдарч байгаа монголчуудын хаягийг аваад тэгээд тэр ахаар хөргүүлж монголчууд дээрээ 6 сарын 17-нд визэнд ороод 6 сарын 18 шууд наашаа ниссэн. Тэгээ 19-ний орой энд буусан. Орой 8:30 гэхэд Нью-Йоркийн бодол дээр буусан. Тэгсэн чинь ямар ч тосч авах хүн байгаагүй, таних хүн байгаагүй. Харин онгоцон дотор танилцсан хэдэн Атлантик явах хүүхдүүдтэйгээ цуг буусан. Тэгээд таксины жолооч нар ингээд ирээд одоо та нар work and travel ирж байгаа юу? Танай компани намайг явуулсан гэд ямар ч танихгүй. Тэгээ та